Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгчдийн зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа. Тус зөвлөгөөнөөр аймгийн ус цагуур орчин шинжилгээний алба, стандарт хэмжээл зүйн хэлтэс, биеийн тамир спортын газар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид тулгамдсан асуудлаа хэлэлцүүлсэн юм. Ус цагуур орчин шинжилгээний алба нь цаашид хонгор сүмийн цагуурын харуулыг автомат станцаар хангаж, интернетэд холбох, хөрсний шинжилгээ хийх эрхээ авахар төлөвлөн ажиллаж байгаа бол стандарт хэмжээл зүйн хэлтэст эталон тоног төхөөрөмжийг шинжлэх, барилгын дээврээ засварлах, эталон зөөх автомашинтай болох шаардлагатай байгаа талаар төлөөлөгчдөд танилцуулсан юм. Харин биеийн тамир спортын газраас цанын бааттай болох хүсэлтийг гаргалаа. Ингэснээр өвлийн спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэн тамирчдын амжилт тэр хэмжээгээр ахих давуу талтай гэдгийг ч биеийн тамир спортын газрын дарга онцолж байсан юм а. 2019 онд бид нэр спортын олон ололтын тэмцээн зохион байгуулж явууллаа. За энд бол одоо төв дэлхийн аваршилгын тэмцээнээс одоо 21 алт, 15 мөнгө, 61 гол медаль авсан төв дэлхийн аваршилгын тэмцээнээс мөн одоо бусд олон хотын тэмцээн болон улсын аваршилгын тэмцээнээс нийтдээ 210 тэмцээнд оролцсон маань 210 тэмцээнд бол одоо давхарсан доогоор одоо 1820 тамирчин оролцож одоо 669 медаль авсан ийм амжилт үзүүллээ. Монгол улсын хэмжээнд алтыг хайлж сорьцолдог ийм лаборатори нээсэн. За энэ бол Монгол улсын хэмжээний орон нутгийн 2 дахь тийм том лаборатори байсан. За тэгэхээр энэ лабораторийн үйл ажиллагааг бид энд нэлээд одоо хийж хэрэгжүүлсэн ажлыг тавина. За цаашд мөн бас тулгамдж байгаа асуудлуудаа бид бас энд ярьж одоо санал онол солилцох ийм ажил хийх тийм. Зүгээр Дархуул аймгийн стандарт хэмжээл зүйн хэлтсийн хувьд бол засаг даргын мөрийн хөтөлбөрийн одоо хүрээнд бид 5 үүрэг буюу 5 одоо ажил томоохон ажилда зорилт байдаг. За энэ зорилтын маань биелэлт бол үндсэндээ 4 зорилт нь бол одоо 100% биелэлтэй. Нэг зорилт бол одоо жоохон хэрэгжилт дутуу байдалтай яваа. За энэ нь болоод ирэхээр бид эталон хэмжих хэрэгслийн одоо материалын баазыг бэхжүүлэх, анги наривчлалыг сайжруулах гэдэг ажил маань одоо бас мөнгө хөрөнгөний асуудлаас болоод ингээд бас жоохон хэрэгжилт жоохон удаашралтай яваа ийм ажил байгаа. Дээрх байгууллагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсны дараагаар 2019 онд Дархуул аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа. Иргэдийн эрх ашгийг төрийн өмнө төлөөлдөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчд бүтээн байгуулалтын зарим дутуу үйлдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх талаар тодорхой саналуудыг гаргаснаар энэ өдрийн зөвлөгөөн өндөрлсөн юм а. Цагуур орчин шинжилгээний газар дээр энэ агаарын бохирдол тоосжилт энийг ерэн цаашд нь яах ёстой юм. Энэ тоног төхөөрөмжийн шинжилгээ ерэн усаа зордогтой байгуулах хэрхэн асуудлаа дээд газартаа тавьж шийдвүлэх юм. Энэ төлөөлөгчдийн дэмжлэг тусцааг яаж авах ёстой юм гэсэн ийм зүйлүүдийг бас нэлээд ярьж байна. Ялангуяа одоо агаарын бохирдол Дархуул аймагт бас нэмэгдэж байна. Тэр энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашд яаж ажиллах ёстой. Засаг даргач гэсэн энэ дээр бол бас тодорхой саналуудаа хэлж байна. Засаг даргад бол өөрийн гэсэн бас санал бодлого тодорхой хөрөнгийн их усрал байгаа. Энэгээр ер нь яавд одоо энэ тоосчлтыг агаарын бохирдлыг бууруулж болох вэ гэдэг дээр бас санаа оноогоо бас бид нар ярилцлаа. Дөрөв дахь гол ажил бол бид нар энэ 2019 оны хөрөнгө оруулалтын ажлын явцдаа танилцлаа. Засаг даргын дамгын газрын хөгжлийн модон хэлсэн. Хадгалан хаждгааны газар, орон нутгийн өмчийн газар эдгээр дээр бол одоо 2019 онд дутуу гүйцэтгэлтэй байгаа. Мөн одоо энэ худалдан ажиллагаа явуулаад худалдан одоо оролцогч орж ирэхгүй байгаа. Энэ нь бас баг дээрээ хүмүүс иргэдийн хүлээлт үүсгэж байгаа ийм бас хөрөнгө оруулалтууд байгаа. Энэ хөрөнгө оруулалтууд нь яаж ондоо багтаах хэрэгтэй юм гэдэг чиглэлээр бид нар бас ярьлаа. Ингээд ер нь 2020 оны төсвийн саналуудаа маш богино хугацаанд бид нар боловсруулъя. Ингээд бол энэ дээр нь бол төсөв төлөвлөгөөгөө одоо бас мэргэжлийн байгууллагаар хугацаанд гаргуулъя. Ингэхгүй бол одоо нотлон бол бид нар бас тулгаж хийснээс болоод зарим одоо төсөв бүтээн байгуулалтууд төсөв төрөлхтөд багтахгүй байна. Энээс болоод худалдан авах ажланд оролцох хүмүүс орж ирэхгүй байна. Ингээд энэ бол багууд дээр зарим хийгдэх ажлууд үлдэж байна. Зарим хөрөнгүүд буцаж байна. Энийг бол төлөөлөгчид нэлээд одоо ярьлаа. Тийм учраас энэ алдааг дараа давтахгүй байхын тулд намтын ажиллагаа сайжруулах чиглэлээр бас нэлээд санал гарлаа.